Прокурорын байгууллагаас хүний эрх хэрэгчлөөг хамгаалах, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын ажлын чанар, үр нөлөөг сайжруулж, боловсронгуй болгох, захим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор прокурорын байгууллагын удирдах ажилтны 2025 оны нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Прокурорын захимжилт, ил тод байдал сэдвийн дор зохион байгуулагдсан уг зөвлөгөөнд улс, аймаг, нийслэл, тээвэр дүүрэг, сум дундын прокурорын газрын дээд чатны прокурорууд оролцож, прокурорын байгууллагаас 2024 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, цаашид баримтлах бодлого чиглэлээ хэлцлээ. Зөвлөгөөнд оролцогчид прокурорын байгууллагын дижитал шилжилт бүтээмжийг нэмэгдүүлэх боломжууд сэдвийн хүрээнд сургалтанд хамрагдсан бөгөөд хэлтсийн дарга нараас хяналтын ажлын чиглэл бүрт анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн. Энэ үеэр прокурорын байгууллагын стратеги зорилтыг Харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж буй арга туршлага, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үр дүнтэй ажлын талаар мэдээлэл солилцлоо. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2024 онд прокурорын хяналтын үндсэн 4 чиглэл буюу энэ ажлыгаа чанар үр нөлөөг сайжруулах, дээрээс нь хүний эрх хэрэгчлөө, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд түүнийг арилгах ийм арга хэмжээ авч ажилласан. Өмнө нь ажлынхаа үр дүнд бас энэ зөрчлийн хэр бүртгэлтэй ажиллагаа, хэр бүртэн мөрдөн байцаах ажиллагааны, ял идлүүлэх ажиллагааны чиглэлээр 350 орчим хүний зөрчигдсөн эрхийг сэргээж ажилласан байна. Мөн тус дүүргийн прокурорын газрын онцлог байдаг. Заллах гэмт хэрэг маш их бүртгэгдэн шалгагддаг. Нийт гэмт хэргийн 45% орчим хувийг заллах гэмт хэрэг эзэлдэг. Үүнтэй холбоотойгоос иргэд ихээр эд хөрөнгөөрөө хохирдог. Энэ бас хохирлыг нөхөн төлөвлөх зорилгоор тус дүүргийн прокурорын газар ажил арга хэмжээ зохион байгуулж ажилласан. Үр дүнд нь бол 2024 онд 12 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөх арга хэмжээ авч ажилласан байна. Цаашд 2025 онд тус дүүргийн прокурорын газраас удирдах ажлын нэгдсэн сургалт зөвлөгөөний ураа болох прокурорын захимжилт, прокурорын ил тод нээлттэй байдлыг хангах энэ ажлын хүрээнд ялангуяа прокурорын шийдвэр үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх чиглэлээр бас бодлого барьж ажиллахаар төлөвлөд байна. Сонгоорын дүүргийн дүүрэг бол Монгол Улсын хувийн амын 10 орсон суудаг. Энийгээд байгаа Түүхэн амын суурьшил хөдөөний шилжилт төлөвлөгөөтэй бол гэмт хэрэг зөрчлийн тоол маш их өсөж байна. Өнгөрсөн онд 35600 зөрчлийн шийдвэрийн гонд мэдээлэл хүлээж авсан бол өнгөрсөн оноос 10% өссөн байна. 14700 гэмт хэрэг шийдвэрийн гонд мэдээлэл авсан нь 15% өссөн байна. Нийтдээ ингээд 4300 хэрэг хүртлийн хэрэг шийдсэн байна. Онцлог онтойгоо нийлээд 7000 гаруй хэрэг хүртлийн хэрэг шийдсэн. Нийт хэрэг 92% бид нэр шинээр хэлсэн хэрэгтээ шийдсэн байна. Дүүргийн бас нэг онцлог нь бол хүүхэд тохирсон гэмт хэрэг маш их гардаг манай дээр. Энэ дээр бид нэр цогц судалгаа гаргаад бүр хөгжлийн төвтэй хамтарч 3 жилийн байдлаар хүүхэд тохирсон болон хүүхэд гэмт хэрэг үйлдсэн судалгаа гаргаж энэ талаараа бид нэрс бүх хороодын хүүхдийн эрхийн асуудлаар үзсэн байцаагч нар хамтарсан зөвлөгөө хийгээд энэний талаар засаг дарга хурлын даргаас бас ингээд урайлаг гаргаад нэлээдгүй ажил хийж хэрэгжүүлсэн. Нэгж прокурорын газрууд Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зөнхлөн үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хүний эрх хэрэгчлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, төр нийтэд учирсан хохирлыг нөхөн төлөвлөхөд анхаарч ажиллаж байна. Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр бас нэлээд санал гаргаж ажилласан. Энэ төр үндсэндээ бол яг бүх орон нутгийн хэмжээнд бол хөвчлөлөд явж байгаа. Иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт эрүүл мэндийн дадлал сангаас эмчилгээний зардал гаргуулсан хэргүүд дээр эрүүг эрийг шийдвэрлэхдээ тэр нэхэмжлэг прокурор өөрөө гаргаад тухайн эрүүг эрийг шийдэхдээ эрүүг айс хүлээлгэхдээ бол тэр төр туссан хохирдуулах эрүүл мэндийн дадлалын санд туссан хохирдыг хамтан шийдэх ажил бол хөвшил болсон. Энэ бол нэлээд өндөр хоттой 130 орчим хэргийн 200 сая төгрөгийн хохирдлыг эрүүл мэндийн дадлалын санд туссан хохирлыг төлөвлөсөн. Мөн боловсролын зээлийн сантай хамтарч ажиллаад зээлийн сангаас суралцаад зээлийн төлөөгөө энэ иргэдийн судалгаа гаргаад энэ чиглэлээр бас тодорхой анхаарал ажилланы үр дүнд бол 60 иргэний 64 сая төгрөгийн хохирлыг бол төр туссан хохирлыг төлөвлөсөн. Мөн хамгийн сүүлд нь хэлээд хоршоо хөгжүүлэх сан хөдөлмөр эрхлэлт дэмжих сантай хамтарч ажиллаад нийтдээ прокуророос тэрийг төлөөж 41 хэмжлэл бичээд 295.6 сая төгрөгийг төр туссан хохирлыг нөхөн төлөөсч ингэж ажилласан байгаа. Баян-Улгийн аймгийн тухайд аймгийн прокурорын газрын тухайд 2024 онд иргэддээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах,
эрүүгийн эрхийн шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчихгүй эрүү шүүлтээс ангид байхад анхаарч ажилласан. Аймгийн цагдаагийн газар хөлийн цэргийн ангиудтайгаа хамтарч аялагч нарт гэмт хэрэг зөрчлөөс үдсэн сэргийлэх мэдээллийг тусгаалan бэлдэж цахим илрүүрээ түгээж ажилласнаар аялагч хохирсон холбогдсон гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан. Мөн одоо зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад прокурорын 9 эсрэг үйлчлэл бичиж 100% биелүүлсэн. Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дарга Баясгалан, хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан Гэрэл, хүний эрхийн үндэсний комиссийн дарга Сүнжид оролцож, хүний эрхтэй холбоотой болон авилгын эсрэг багц хуулийн төслүүдийн үзэл баримтлал, хүний эрх эрхчлөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс прокурорын байгууллагатай хэд хэдэн чиглэлээр ажилладаг. Жишээлх юм бол с эжигтэн ялагдагчийг шүүгчийн зөвшөөрлгүйгээр баривчлах гэнэ гэдэг асуудлыг өмнөх хэлтгэлтэд дурдсан. Түүний мөрөөр эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд бас өөрчлөлт орсон. Одоо шүүгчийн зөвшөөрлгүйгээр ийм үйл ажиллагаа явагдахааргүй болсон байгаа. Энэ дээр прокурорын байгууллагаас энэ хууль тогтоомжийг сайжруулах өөрчлөлтөд манлайлж оролцсон гэдгийг тэмдэглэн хэлье. Хоёр дахь хамтын ажиллагааны чиглэл сургалт байна. Эрүү шүүлтээс ангид байх, хүнлэг бус эцгийн хамгаас ангид байх чиглэлээр прокурорууд бас өөрсдөө сургалтыг зохион байгуулдаг. Энэ чиглэлээр бусад мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Чиг үүрэг бүхий байгууллагуудын албаагчид бас зориулт сургалт явуулдаг. Энэ чиглэлээр бид нар бас 24 онд амжилттай хамтран ажиллаж сурал сургалтуудыг зохион байгуулжээ. Энэ жилийнхэн өрөө нь бол захимжилт ил тод байдал гэдэг хүрээнд явж байна. Тийм учраас бид нар хүний халтшгүй байх эрхийг хамгаалах, ялангуяа хүний хувийн мэдээлэл, эмзэг мэдээллийг тараахгүй, түгээхгүй, задруулахгүй байх талаар бас тухайлан анхаарах, прокурорын байгууллага энэ хүрээндээ зөвшөөрлөг өгтөө энийг анхаарах, зааварчлах энэ асуудлыг бас бид нар хүндэж байна. Зөвлөгөөний төгсгөлд Монгол Улсын эрхийн прокурор Жаргал сайхан удирдах ажилтнуудад өөрөг чиглэл өгсөн юм а. Тэрээр мэдээллийн технологийн хурдцтай хөгжил, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд томоохон шинжилэлт хийхийг шаардаж буг онцлон прокурорын байгууллагын үйл ажиллагааг захимжуулснаар шийдвэр ил тод хяналтын ажлын тогтолцоо боловсронгүй болох, ажлын бүтээмж өр нөлөө нэмэгдэх үндэслэл болохыг тэмдэглэсэн. Энэхүү өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд албан хаагч бүрийн оролцоо, манлайлал, санаачлах чухал үүрэгтэйг онцлсан юм а. Мөн 2025 онд олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн баг хурлыг Монгол улсад зохион байгуулахар болсон нь гадаад улс орнуудын прокурорын байгууллагатай эрх зүйн тусалцаа харилцаа үзүүлэх, олон талт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ. Олон улсын прокуроруудын холбоо нь 1995 онд байгуулагдаж, өдгөө 177 орны 183 гишүүн байгууллага, 1900 орчим бие даасан гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн байгууллага юм а.